Манай дэлгүүр нь эрчүүдэд зориулсан хувцас загварын өргөн сонголтыг 20 жилийн турш тасралтгүй санал болгосоор ирлээ. Бид эрчүүдийн өдөр тутам баяр ёслол болон албан ёсны хэм маягт хэрэгтэй бүхий л хувцсыг нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн. Та бүхэн өөрийн стил имижээ тодтогох чанартай хувцас сонгохоор Gentleman Shop-д хүрэлцэн ирэхийг урьж байна. Найрсаг хамт олон танд үйлчлэх болно. Gentleman Shop. Эрэгтэй бэлэн хувцас. UBS List-ээр шинэ хөгжлөө эхлүүлж байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд кофе цайг нэвтрүүлгээр үзэгч та бүхэндээ хэрэгтэй мэдээлэл болон сонирхолтой ярилцлагуудыг хүргэдэг байгаа. Ингээд өнөөдөр студид хүрэлцэн ирсэн зочдоо та бүхэндээ танилцуулъя. За, Дулаан шийдэл төслийн дэд менежер Сүнжидмаа, за мөн шинжлэх ухааны технологийн их сургуулийн дэргэдэх барилгын хүч хэмнэлтийн төвийн захирал Мөнх Баяр нар хүрэлцэн ирсэн байна. Хоёртоо өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд. За, нэвтрүүлгийн уламжлалын ёсоор за ирсэн зочдоос кофе цайгаар дайлдаг байгаа. Та хоёр маань кофе уух уу, цай уух уу? Би цай ууч. Би кофе ууч. Баярлалаа. За, би та хоёртой кофе цай аялж байгаа хооронд та хоёр маань бас энэ төслийнхөө талаар бас үзэгчтэй бас дэлгэрэнгүй тайлбарыг танилцуулж авахгүй юу? За тий. За, Дулаан шийдэл төслийн үед болохоор 2018 оноос хойш Монгол улсад хэрэгжиж байгаа. За, тэгээд жирээс олон улсын төрийн бас байгууллага удирдаад, за тэгээд дотоодынхаа дөрвөн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байна. За, Шүтээсийн дэргэдэх барилгын эрчим хүч хэмнэлтийн төв, Монголын барилгын үндэсний асоциац төрийн бас байгууллага, Монголын эмэгтэйчүүдийн сан болон Монголын ногоон сахиугийн корпорац гэсэн ингээд дөрвөн байгууллагатай нийтдээ ингээд 5 байгууллага хамтраад энэ төслийг хэрэгжүүлэн явж байна. За, энэ төслийн гол зорилго гэх юм бол ерөөсөө л гэр хорооллын амны орон сууцыг дулаалгах замаар эрчим хүчний хэмнэлтийг бий болгох. За, тэгээд мөн үүгээр дамжуулаад одоо агаарын бохирдлыг буруулахад хувь нэмрээ оруулах зорилготой юм төсөл байгаа. За, тэгээд ерөнхийдөө товчхондоо бол одоо байшин дулаалгын төслөө гэдвэл хэлчих юм бол илүү ойлгомжтой байх гэж бодож байна. За, тэгээд төслийн үед болохоор одоо энэ дулаалга гэдэг эрчим хүчний хэмнэл гэдэг зүйлийг ард иргэд айл өрхөдөл ойлгуулах та ер нь хоёр арга замыг ашиглаад ер нь хийгээ явж байгаа. За, эхнийх нь болохоор зах зээлийн зарчим буюу за, дулаалга хийх хүссэн айл өрх маань өөрөө санхүүгийн асуудлаа шийдэх эсвэл ногоон зээл хамрагдах байдлаар ингэж дулаалга хийх үйл явц байгаа. За, нөгөөх нь болохоор илүү одоо юу гэдэг нь амжиргааны түвшин арай боломжгүй айл өрхөдөө зориулаад эхний ээлжинд та гар доорох материалаар хэрхэн яаж байшингаа дулаалах боломжтой юм бэ гэдгийг аргыг зааж сургадаг, өөрсдөр нь хийлэгдэг. За, хийсэн зүйлээ битгий зөвхөн өөртөө авч үлдээч, айл хуршүүдтэй уриалаач. Тэрнийхэн төлөө бас та нэг урамшуулт дээврийн дулаалга хийлгэж болно гэдэг ийм хоёр механизмаар ерөнхийдөө дулаалга чухал шүү. Дулаалга хийлгээрээ дулаалгаар дамжуулаад та эрчим хүчний хэмнэлтийг бий болгоорой. За, тэгээд агаарын бохирдлыг бууруулахад айл өрх болгон 5% нэмэр оруулах боломжтой шүү гэдэг ийм концепцтэй хэрэгж байгаа төсөл байгаа. Энэ дулаалга одоо яг ямар ач холбогдолтой байдаг вэ? Тийм мэдээж хэрэг дулаалга маш сайн явагдчихэж энэ дотор одоо дулаахан байна, тэ эрчим хүчний хэмнэлтгээд тэ олон зүйлүүд байгаа шүү дээ. Тэр тал дээр. Тийм, ер нь бол яг дулаалга ямар ач холбогдолтой вэ гэдэг зүйл дээр бол бид нар яг зөвхөн хүүтэн болохоор бид нар яадаг вэ гэдэг зүйлтэй. Бид нар илүү зузаан хувцас өмсөхтэй. Бид нар хавар намрын хувцас гэдэг ялгаатай хувцас, өвлийн хувцас гэдэг ялгаатай хувцас. Гэхдээ өвлийн хувцас чинь бас ямар байх вэ гэдэг дээр бид нар нэлээд олон өвлийн хувцас өмссөн гэж явцын донд харж байгаа сте. За, иймэрхүү хувцас өмсөх дулаах юм байна. Ингээд давхрууд бол зүгээр юм байна гэдэг шиг байшин барилга бол бас л тийм байдаг. Тэгэхээр барилга гэдэг бол өөрөө хүн өөрийнхөө бүхэл бүтэн амьдралынхаа туршид одоо амьдрах тийм орон зай шүү дээ. Ер нь нийт хугацааны бид нар нэг ойр цагаар 90% дотор орчинд өнгөрүүлдэг. За, тэрнээс нэг 50% нь бас л гэр орондоо өнгөрүүлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр илүү тухтай байх хэрэгтэй. Тухтай байна гэдэг юм бол дулаахан байх хэрэгтэй зүйл. Тэгэхээр дулаахан байхын гол зүйл бол энэ хүнд хоёр зүйлээс хамаардаг. Нэгдүгээр халаалт сайн байх хэрэгтэй. Хоёрдугаар хашлаг бүтээсэн дулаахан байж хүн тэр нэг тийм таашаал авах гэсэн үг шүү дээ. Хүн янз янзын таашаал авдаг бол тэр дулааны тав дахь гэдэг юмний таашаал бол хүн хамгийн хэрэгтэй зүйл. Нэг ялангуяа манайх шиг нэг ааш муутай уурын цэгтэй тийм байнгын чийж одоо өөрчлөл челленж болж байдаг энэ тогтсон юм байна гэдэг чинь дулаалга. Энэ дулаалга чинь зөвхөн өвөл биш шүү дээ. Ахаад нөгөө нэг зуны хит талууныг чсэн тусгаарлах үүрэг гүйцэтгэдэг. Тэр энэ аль талаасаа хэрэгтэй зүйл байдаг. Тэгэхээр дулаалга гэдэг зүйл байна нэг айхтар шин ч юм уу нэг тийм заавлын чинь байх ёстой юм уу гэдэг зүйл биш тийм. Өсвөл байх ёстой зүйл чи хийх ёстой зүйл чи энийг л зөв хийгээд хийж те хангалттай хийгээд хийж гэдэг л асуудал байна. Тэгэхээр өсвөсөгийн энэ бол заавал байх ёстой хэрэгтэй зүйл гэсэн. Яг нэг хувцсан дээр ингээд жишээ болгоод хэлсэн чинь яг л энэ л дээ. Хувц мэдээж хэрэг олон жил
хэрэглэхээр те нөгөө дулаан илчээ алддаг гэдэг шиг бас ялгаагүй дулаахан байж иж мэдээж өвөлдөө бас те дулаахан өвөлжин гэдэгтэй яг л адилхан байгаад байгаа шүү дээ. За кофе гоо. Кофе. За баярлалаа. Сая хэлсэн нөгөө хувцсны жишээн дээр аваад үзэх юм бол өвлийн үүдэнд мэдээж бид нэр үгдийн те зуны одоо нарны малгайтай яваал доогуур зуны гуталт өвөлтөй яваал ах юм бол даарна шүү дээ те яг тэрнтэй адилхан л дулаалгагүй байх юм бол тийм тавтахгүй байна л гэсэн үг л те. Одоо тэгэхээр ер нь харьцангуй яг энийг бас хүмүүс ойлгодог болцсон байгаа. Тэгээ иргэд яг одоо энэ дулаалгын одоо яг хийлэхийг хүсвэл бас ямар шат дараалттай байдیں۔ Бас тийм ажлууд байгаа болов уу гэж бодож байна л да. Тийм төслийн хүрээнд бас нэг гол хөгжүүлсэн зүйл гэх юм бол дулаалгын механизм гэдэг зүйлийг хэрэгжүүлсэн. Одоо ч дээр ер нь өмнөч дээр яг энэ дулаалгаар дагнсан компани гэдэг ч юм уу юм үйлчлэгээ бол байгаагүй. Одоо ч байхгүй байгаа төслөөс гадна гэх юм бол тэгэхээр хэрвээ тэр айл өрх дулаалуулахыг дулаалга ямар ч байсан ач холбогдолтой юм гэдгийг ойлгочлоо. Одоо дулаалга хийлгэе гэвсэх юм бол тэр одоо механизмын үйлчлэг нь ер нь зах зээл дээр байж байгаа хэрэгтэй байсан л да. Тэгэхээр төслийн бас нэг гол зүйл гэх юм бол энийг бид нэр хөгжүүлж чадсан. За өөрөөр хэлэх юм бол манай дуудлагын төв гэж байдаг 75 ТV 2000 гэдэг утас руу иргэд маань холбогдоод эхний ээлжинд байшингийнхаа дулаан алдагдлыг хэмжүүлье гэдэг захиалга өгнө. За үүний дараагаар манайхаас сурагдсан дулаалгын зөвлөгөөд яг бүр таны байшинд очиод дулаан алдагдлыг хэмжээд энэгээрээ их дулаан алдаад байна. Ийм дулаалга хийлгүүл илүү сайжирна гэд ингээд баталгаад үнийн санал нь гаргаад өгчдөг. За үүний дараагаар айл өрх минь за дулаалга хийлгэе. Ерөөсөө эндээ хөрөнгө оруулъя гэж шийдэх юм бол боломжтой бол мэдээж өөрөө хувьяасаа санхүүжилтээр шийдэж болно. За хэрвээ боломж нь тутамг байх юм бол одоо банк олон банк ус санхүүгийн байгууллагын ногоон зээлд хамрагдаад зээлээр дулаалга хийлгэх бол боломжтой байдаг. За ингээд санхүүгийн асуудлаа шийдсэн тохиолдолд манайхаас сургагдсан төслийн хүрээнд бас хүмүүсийг сургаж чадахжуулдаг байгаа. Сургагдсан одоо дулаалгын бригадууд маань чанартай материалаа баталгаад нийлүүлэгчээс аваад дулаалгаа хийгээд тэр хийсэн дулаалгад нь инженерүүд маань хяналт тавиад за хамгийн эцэст нь бол яг хөндлөнгийн эрчим хүчний аудиторууд гэдэг хүн энэ дулаалга үнэхээр эрчим хүчний хэмнэлт бий болгосон юм уу болгосон бол тэр нь хэдэн хувь байгаа юм бэ гэдгийг тооцоолоод гэрчлэгээ гаргаж өгснөөр энэ процесс болоо дуустдаг. Тэгэхээр бол айл өрхийн зүгээс бол айл болох хялбар байх механизмыг бүрдүүлэх гэж хичээгээд байгаа. Зүгээр та ихний ээлжинд одоо дуудлагын төв рүү холбогдоод байгаа ч тэрнээс бусдыг нь бол бид нэр ингээд урсгалаараа хийгээ явчихна гэдэг л юм механизм байгаад байгаа юм. Мэдээж хэрэг айлууд бол байшингаа одоо ингээ барьцсан тий байж байгаа тий дулаан алдчих. Орон сууцсан ч гэсэн тий дулаан алдагдаад байгаа шүү дээ тий. Дээр нь одоо тэр байрыг яг одоо байшингаа орон дулаан алдагдаад байгаа тэр одоо хэмжээсийг яаж хэмжих үү тий яг хаанаас нь дулаан алдагдаад ийн гэдгийг мэдээж одоо бүх хэмжилтээр нь хэмжээд өгчөндөө тэрийг бас ингээд энгийнээр тайлбарлаж өгүүлдэг хүмүүст одоо яг таны байшин эндээсээ ингэж дулаан ихнээсээ алддаг ач гэдэг юм уу те яг одоо алдагдал нь эндээс эхэлдэг ч гэдэг юм уу нэг тиймэрхүү зүйлийг бас иргэдэд бас энгийнээр тайлбарлаж өгвөл. Яг одоо чинь заавал гэр болов шүү дээ. Одоо нийтийн орон сууцнууд л шүү дээ. Одоо та бидний амьдарч байгаа орон сууцнууд нэг жилээс жил жоохон сэрүүхэн болоод байгаа. Тийм мэдгэж байгаа шүү дээ. Ягаад гэвэл одоо манай гол дулааныг нийлүүлж байгаа ТЭЦ 3 ТЭЦ 4 дулаан цэцгэлгээс станц 3 4 мянга маань гаргаж байгаа дулааны хэмжээд нөгөө холбогдсон байгаа барилгуудыг хэмжээнд одоо юу гэдэг би нэг 100 юм хэрэгтэй байхад тэр нэг 60 орчим хувийн л өгч чадж байгаа байхгүй юу. Тэгээ одоо шинэ барилга баригдаад байна яах вэ? Хөрөхгүй байсан ч гэсэн ингээд хуваагаал өгөөл байгаа байхгүй хийн хизээ туглын тураахгүй гэдэг шиг. Тэгэхээр бид нар жил болгон хүүтнийг бид нар илүү хөрнө. Өөрөлдвөл бидний станц нэмж ярихгүй л байж гэн. Яг 5 дугаар станцаас сураг гарч байгаа боловч тэгэхээр хамгийн хурдан мэдэрдэг зүйл бол гэр чинь жоохон сэрүүхэн яаж ч халлаа тэр халаагуур мажлаад дулаацахгүй байх юм бол за надад бол дулаалахаас өөр сонголт байхгүй байна л гэж ойлгож байна. Тийм гайхамшигтай халаалт ингээл хайгаал зарим нэг ингээд сурчлаа энэ халаагуур үстэй өөстө бадлаа хийчихнэ гэдэг тийм байхгүй шүү дээ. Тийм байхгүй. Яг хүн шиг байхгүй. Би дараад байвал яах ёстой юм бэ л гэдэг. Би цуцаа хуцал өмсөстэй. Тэс өөр одоо тий нөгөө нэг халиу нэг 100 татчи матчи гэдэг ч юм уу яг химийн төрлийн халаалт гэхдээ тэр чинь богино хугацаанд л асууж. Би урт хугацаанд доктортай дулаахан байггүй би дулаан хуцал өмсөөл гэсэн үг байхгүй. Тэгэхээр хамгийн түрүүний асуудал бол гэр чинь сэрүүхэн байгаад байх юм бол энэ чинь танаа өөрөөс чинь хамаарах шийдэл нь бол эхлээд дулаалал гэсэн үг. Тэгсэн чинь бити халаалт хайж тахвч гэдэг. Эхлээд сайхан хангалттай дулаалчих юм бол гэхдээ бас бодох юм нэг дулаалга гэдэг чинь ямар юм бэ гэдэг юм байх байхгүй юу. Зүгээр нэг тийм нэггээ гүрдэг өвлийг гүрдэмжтэй за одоо ингээ сайхан өвлийн хувц өвчлөө шүү гэдэг чинь юм шүү. Тэгэхээр нэгдүгээр хангалттай байх хэрэгтэй юм.
Хоёрдугаарт зөв дулаалга байх хэрэгтэй байхгүй юу? Одоо зүгээр нэг богинохоо чакет өгөх юм бол тэр чинь бол бас л биш шүү дээ тий. Бид нар жоохон хүүтрээлийнх юм бол илүү өвдөг давсан урт байна мэн ч гэдэг юм. Тэгэхээр хангалттай байна, зөв юм дулаалах хэрэгтэй байна гэдэг юм бас бид нар манай төсөл илүүтэй энэ рүү их анхаарал хандуулдаг л та. Жишээ зүгээр дулаалах гэдэг чинь зүгээр одоо энэ нөгөө нэг хороо дүргээр авч хэрэгжүүлээд байгаа нэг XP аваачаад наачдаг асуудал биш байгаа байхгүй. Энэ чинь ахаад тэр нь ямар байшин, юугаар барьсан тэ хэдэн жил болсон тэр мөрөнтөөс нь хамааруулаад за танайд бол энэ сая ханаад гарахад тэр ханиадны эсрэг юм чи хүн болгон таарахгүй шүү дээ. Дулаалга гэдэг чинь барилга болгонд өөр өөр шийдэл байдаг. Тэгэхээр тэрий чинь бас мэдхгүй эрэхтэй бид нар очиод заагаад байна гэж бодчихгүй. Тэрий чинь очиод хилээд өгдөг тийм зөвлөхүүдийг нь бэлтжиж जैन тэ. За танай тэр ийм л дулаалга болох юм байна. Энэ шийдэлтэй ч уйлдаад ийм л юм болох юм байна. Ингээд тэг нь ийм хэмжээтэй бас энэ чинь ингэжээ зөв болдго гэдэг энэ бүх системээр нь л яваад байгаа. Яг ингээд тайлбарлахаар яг ойлгочлаа л да мэдээж дүүрэг хороо тэ улсаас энэ байшин барилгыг ингээд засварлан тэ дулаан хийн гэл одоо тийм нэг ингээд яваад байгаа шүү дээ. Ер нь бол тэгээ тэрийг хүлээгээд иргэд маань ингээд одоо юу гэх юм бас яг тэрийг хийхээс нааш нөгөө дулаалгаа хийхгүй өөрсдөө ч дараа тавдахгүй байдаг ч юм уу те ингээд байгаад байна л та. Тэгэхээр бас яг өөрсдийнхөө бас мэдээж дор дорын байгаа амьдрал дээрээ ч гэсэндээ те өөрийнхөө чадах чинээгээр бас хэрэгжүүлээд явбал бас те заавал улс гэж хүлээхгүйгээр те иймэрхүү байвал бас зүгээр юм болов. Дээрээс нь яг тэр тайлбарсан те дулаалга хаанаас яг алдаад байгаа гэдгийг мэдэхгүй те ямар ч байсан гадна талын ингэжүүл болоо гэж ингээ ойлгоодсэн өөр газараас дулааны алдагдал яваад байгааг мэдэхгүй те тэрийг яг мэрэгжлийнхэн хүн нь яг бас яг ингээ тогтоогоо те эндээс байна гэх юм бол ядаж өртөг баг те тухайн яг нөгөө үндсийг олчих юм бол өртөг баг те ингээ тойрол яваал нөгөө халаалт нөгөө пара аваал те нөгөө өөр юмар дулаалаад исэн чинь биш байгаад идэг тэрний өмнө дулаалтлаа маш олон одоо юу гэдэг санхүүгийн зарцуулалт гаргацсан байдаг ийм хүмүүс ч гэсэн одоо байгаа шүү дээ. Тэгээд дээр нь энийгээ бас яг одоо нэг олж мэдхийн тулд өөрсдөө ингээл таамаг ер нь бол бүхэл юм та түрүү нэг ийм хэлсэн шиг тий бүгд л одоо таамагаар яваад байна манай монголчууд тий одоо имийг ч гэсэндээ зөкстэй хэрэглэхгүй яг одоо тэр уусан чинь зүгээр болчихжээ би уучаа гэд тий тэрэнд болж байгаа юм надад болохгүй тий бие организм бүгдээрээ өөр байдаг шиг байшин барилга ч гэсэндээ тухайн жилүүд байна насжилтан байна гэдэг ийм олон зүйлүүд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энийг маш гоё энгийнээр тайлбарлаж өглөөлдөө би хүртэл аюу гоё энгийнээр хэлэнгүүт маш гоё ойлгоод авчиж байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ дээр бас тий иргэд маань бас яг хаана бол одоо мэрэгжлийн хүмүүст бас хандаж бас тий арай бас хурдан байхаар тий төсөө бас хэмнэсэн ийм баймаар юм л да. За тэгээ сүүлийн үед ингээл төсөл гээл тий одоо төслүүд айгүй хэрэгжүүлдэг болоод байна л да. Тий төсөл яг юу юм бэ? Яг тэр төслийг одоо хэрэгжүүлснээр ямар ач тустай байд юм бэ тий? Энэ талаар бас нэг ярилцахгүй. Яг уу хэдэн жилийн өмнө за магадгүй 5 жилийн 10 жилийн өмнө төсөл гээл тэгэхээр хүмүүс үнгүй юм тараад гэдэг ойлголт бол байсан. Одоо ч гэсэн тэр ойлголт зарим нэг хүмүүстэй л стилүүл байсаар байгаа. Гэхдээ одоо сүүлийн үеийн төсөл хөрөнгө оруулалтууд төсөл гэдэг чинь өөрөө ямар нэгэн олон улсын байгууллагаас ч юм уу те санхүүжилт аваад тэр нийгэм тулгамж байгаа асуудлыг шийдэхин тулд хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа гэж ер нь бол тодорхойлж байна. Тэгэхээр тэр хөрөнгө оруулалт өгж байгаа байгууллагуудын шаардлага юу болсон бэ гэхээр ерөөсөө ямар нэгэн байдлаар үнгүй юм тараахыг үл дэмжихгүй. Харин тэгтээ тухайн орон нутагт одоо хэрэгтэй үлдэх зүйл эргээд бас тэр орон нутагт хүмүүс чадварсан байх хэрэгтэй гэдэг ийм нөхцөлийг ер нь илүү дээгүүр тавьдаг. Тэгтээ бас тэр улсад одоо тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулж гинүү гэдэг ийм зүйлүүдийг илүү голчлон анхаардаг болсон гэсэн үг. Тэгэхээр манай төсөлч гэсэн ер нь яг ийм байдлаар ямар нэгэн байдлаар үнгүү дулаалга бол хийдэггүй. Харин эсэргээрээ бид нэ дулаалга чухал шүү, эрчим хүчний хэмнэл чухал шүү. Энэ агарын бохирдлыг бууруулахад тааж гисэн айл одоо хувь хүн тааж гисэн хувь нэмрээ оруулах ёстой шүү гэдгийг бол одоо мэдлэгжүүлэх байдлаас нь бол нэлээ ингэж арга хэмжээ зохион байгуулдаг. Дараагаар нь болохоор мэдээж хэрэг нөгөө дулаалга гээл ярихаар чин механизм бий болгоцсон гэдгсэн шүү дээ. Тэр бол бас айгүй чухал хувь нэмэр гэж харж байгаа. Төсөл дууссан ч гэсэн дулаалга хийлгээ гэхэд дулаалга хийдэг юм зах зээл өөрөө бүрдсэн байж ах хэвээр гэдэг нь бол бас гол зүйл байсан. За үүний дараагаар болохоор мэдээж хэрэг дулаалга хийчих юм бол тэр чинь ерөөсөө айл өөрхийн төвшөнд бол маш олон давуу талыг авчирч байгаа байхгүй юу? Мэдээж хэрэг нөгөө дулаалга хийлгсэн айлууд чинь дотор агаарын температур нь илүү юм хэвийн жиг толчж байгаа. Нэг халаал нэг хөрөөл байхгүй илүү юм жиг толоод ирэхээр
тухайн одоо гэртээ хамгийн их цагийг өнгөрөөлөг өндөр настангууд байж ин дэ хүүхдүүд байж ин тэр хүмүүс мэн өвчлөлт өртөх магадлал нь багасаад ирж байгаа юм. За тэгэл үүнийг дагаад эрүүл мэндтэй холбоотой санхүүгийн зарлууд буурах, за үүрээр босоод галаан төлөхгүй л бүр ингээл маш хүйтэн дараал байдаг байсан тэр нөхцөл байдал өөрчлөгдөд ирэхээр илүү цаг завтай тав тухтай болох гээл айл өрхийн түвшинд бол маш олон давуу талыг бий болгож байгаа юм. За тэгээд том зургаараа харах юм бол мэдээж хэрэг та өнөөдөр 4 шуудын өрсөлдөлдөг байсан бол тэрийг 2 болгоод бууруулсан бол энэ агаарын бохирдлыг бууруулахад бол хувь нэмрээ оруулж ийна л гэсэн үг. Тэгэхээр өнөө чиний агаар миний агаар гэсэн тусдаа агаар байхгүй шүү дээ. Мэдээж хэрэг агаарын бохирдол буураа сайжирч явах юм бол одоо бидний эрүүл мэнд бидний хүүхдүүдийн эрүүл мэндэж гэсэн юм эрг нөлөөлөл бий болж байгаа. Баг багаар огцом гинт арилжахгүй ч гэсэн багаагаар бол бидний хувь нэмрээ оруулж байгаа. За тэгээд бас зах зээл дээр энэ дулаалгын чадвартай хүмүүсийг бэлдээд байгаа нь бол бас юм хүний нөөцийн хувьд чадахжуулж үлдээж байгаагаар бас юм эрг өрнөлттэй л гэж харагдав. Яалтчгүй бас төсөл гээл хэрэгжүүлэхээр үнгүү гэж бас боддог хүмүүс байгаад идэг. Энэ нь бол яг мэрэгжлийн одоо тий гадаадад хэрэгжиж байгаа зүйлүүдийг бас яг тий технологи, тий техник төслийн яг мэрэгжлийн талаас нь яг Монгол дээрээ хөрвүүлээд тий тэгээд тэрийг ингээ Монгол улстай хэрэгжүүлэх энэ тал дээр ажилладаг ийм ажлууд байд юм аа гэдгийг бас хэлэх зүйтэй болов тий. Тэгээ энийг бас хэрэгжүүлж байгаа хүмүүс маань мэдээж хэрэг маш их хөдөлмөр зарцуулж байгаа тий маш их хугацааг зарцуулж байгаа тийм энэ зүйл бол нийгэмд тусдаа зүйлийг хийгээд байгаа төсөл нь өөрөө тийм нийгэмд тулгамдж байгаа асуудлуудыг яаж шийдэх үү гэдгийг одоо хийхийн тулд хэсэг бүлэг хүмүүс нийлээл хийж байгаа. Гэхдээ тэрнийхээ мэдээж үн төлбөр юм бол байдаг учраас тийм тэрийг тодорхой хэмжээний зах зээлийн бас нэг жоохон үнээс юу байдаг ч юм уу тийм боломжийн аль хүмүүст одоо тийм боломж олох талаас нь бас ажилладаг болов уу гэж бодож байна л да. Зөв тийм. Яг энэ дээр нөгөө нэг нэмээд хэлэх. Би зүгээр сүүлийн 8 жилийн дүр төрхийг аваад үзэхэд яг өнөөдөр гэр хороололт энэ байшин барилгачин дулаалагч ихний арга хэмжээ байхгүй юу? Ер нь заавал авах суур арга хэмжээ. Тэгээ энэ тал дээр энэ иргэдэд мэдээлэл хүргэж байгаа ийм системийг бүрдүүлэх гэж оролдож байгаа өөр ямарваа нэгэн байгууллага хувь төрийн хвшилж бараг байсангүй л дээ. Яг сүүлийн 1 жилийн нэг жоохон парламентын түвшинд тэр тийм хотын түвшинч тэр энийг бас ойлгоод ингээд чинь тэр ойлголтыг бий болгох тэр бүр шатвартэл бид нар энэ системийг бий болгох гэж л ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч байсан ихнээс нь зөв бурууч болтгой тэр үр дүнгууд гараа явж байна. Тэгэхээр ямар ч байсан дараа нь энэ төсөл одоо дууслаач гэсэн бидэрт аль хэдийн бас нэг юм чадвартай болсон хүчнүүдийг бэлдээд энэ зах зээл дээр энэ материал нь сайн байд энийг энэ хүн дулаалж чаддгийн те нэг иймэрхүү санхүүгийн систем байдгийн болдгийн те одоо банкуд дээр ерөөхдөө энэ системүүд чинь бас яваад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйлийг чинь бас нэг хөндлөнгийн нэг хүн зааварлаж өгч энэ зах зээл дээр байхгүй байхгүй. Эний чи одоо төрийн энэ одоо бодлого боловсруулагчид ойлгоно гэдэг чи өөрөө удаа энэ дээрээс нь айгүй хурдан солигддог. Эний чинь доктортой байдгаад бий болгоод ингээд ингэж явахын тулд зайлшгүй бидэрт нэг юм төсөл хөтөлбөрийн шаардлага эрэлт хэрэгцээ байгаад байгаа байхгүй. Стил байсаар л байна. Тэгэхээр ямар ч байсан ийм юмыг бий болгоод ингээд хөгжүүлээ. За ингээд энийг аятайхан шиг цааш нь аваа явчаарэ гэдэг зүйл дээр яалтчгүй олон улсын төсөл хөтөлбөрүүдийн оролцоо байдаг. Тэснээс нөгөө нэг хүмүүс үнэгүй зүйл өгöd тохтой биш. Энэ дутагдаад байгаа энэ зүйлийг л бид нар бий болгоод энийг доктортой системийг бий болгох гэж ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр ямар ч байсан түрүүн хилээд орлоо бид ямар ч байсан өөрсдийнхөө төлөвлөсөн хүссэн үр дүндээ ямар ч байсан нэлээд ойрцсон төгцсөн ингэ явж байна л гэж харж байгаа. Яг материалын хувьд гэдэг чинь тий бас хүмүүс материалыг сонирхож ээж магадгүй тий ямар байшинд нь ямар байх уу гэх тэр нь бас одоо нөгөө ялгаатай байж магадгүй бах тий тэр талаар бас яг. Тий ер нь тийм байхгүй. Одоо жишээ нь нөгөө нэг тийм сошиал дээр зөндөө яваад байгаас нэг тэмэг үс юм авсан ийм үрээдэрлэгээ тий тэр шиг материал чи өөрөө тийм олон янз байхгүй маш олон янз тэгэл болохгүй яг нь ер нь бол хамгийн би зүгээр хүмүүс зөвлөх юм бол хамгийн эхлээд нэг тийм шошготой бүтээгдэхүүн аваад сурч байгаа тийм баталгаатай байхгүй тэр чинь хин хийсэн ямар техникийн үзүүлэлттэй гэдэг зүйл. Тэгэхээр манай төслийн хүрээнд ч гэсэн хийсэн ажлуудын нэг нь бас нөгөө нэг найдвартай ханганы нийлүүлэгч эсвэл одоо боломжтой материалууд гэсэн иймнүүд одоо жагсаал үйлдвэрлэгчийн лист дээр бол манай вебсайт энэ мэдээллүүдээр байгаа л да. Тэгэхээр бас Монгол улсын зах зээл нэг үе бодох юм бол бас боломжтой чанартай ийм барилгын материалууд ороод ирсэн. Тэгэхээр сонголт хийх бол боломжууд байгаа. Зөвхөн зөв материалыг сонгох, дээрээс нь тэр зөв материалаа сонгосон ч гэсэн зөв
тэг зөв дулаалах гэдэг юм тий. Одоо надад айгүй гоё одоо юу гэдэг нь торгоны одоо гоё одоо лаг үнтэй торог авчираад тэр дийл хийгээд нөгөө над таарахгүй тэр чинь том асуудал байгаа байхгүй. Тэгэхээр яг тэрүүндээ таарсан, тохирсон ийм л юмыг чанартайхан шигмар хийгээч. Тэг манай нэг хялбар шийдэлтэй нэг юу гэдэг байхгүй юу? Дээврийн дулаалга гэдэг байхгүй юу? Тэг дээврийн дулаалга дээр бид нар эрд зөв ашигладаг. Тэгээ эрд зөв нь яалтчгүй одоо Евро стандартын ийм эрд зөв. Тэрний бас нэг давуу тал нь юу гэдэг вэ гэхээр яг ийм ерөнхийдөө нийт барилгын нэг 90-с дээш хувийн ийм шувуу нуруутай байдаг. Тэгээ тэн дээр нэг дулаалга хийх амархан. Шууд авчиад бараг төвсчихэж байгаа байхгүй. Тэгээд за яг эхний ээлжийн хялбар шийдлээ 5 сая 10 сая дулаалчих. Дараа жил нь дээрээс нэмээд иж болно. Ерөнхийдөө стандартын шаардлага 20-25 сая байхгүй. Тэгэхээр ирээдүйдээ ингэ тэгэхээр нөгөө нэг яг хэр хэмжээтэй байх ёстой юм, би эхлээд ямар арга хэмжээ авах ёстой юм, дараа нь яаж хийж болох юм дээр чинь нэг бэлэн одоо юу гэдэг тэр санхүүгийн асуудыг шууд бүрэн хэмжээгээр шийднэ гэдэг хэцүү байхгүй юу? Шат шаттай авч явна. Тэгэхээр тэр ингэж бас зөв материалыг ийм шат тараалтайгаар ингэж хийе гэдэг тэр мэдээллүүдийг ч гэсэн бид тэр бас л олон талын сугаар ингэж хүмүүс өгөөл явж байгаа. Тэгэхээр материалын талаас тэр дээрэс нь яг энийг яаж хэрэглэх ёстой бэ гэдэг талаас нь ч гэсэн давхар мэдээлэл өгөө явж байгаа гэж болгож байна. Тэгэхээр одоо яг энэ дулаалгыг бас яг технологийн дагуу хийх нь ямар ач холбогдолтой юм бэ? Тэгээ энэ бол их чухал асуулт юм шиг санагдаж байна л да. Би өөрөө бас мэдэж ав. Яагаад тэгэхээр манай монголчууд ч өөрсдөө нүүдэл чинь одоо соёлтой улс тийм маш их бүтээлч байдаг гэж ярьдсан юм л да. Монгол улсын Монгол нүүдэлчийн ард түмэн бол их бүтээлч хүмүүсээ тэгэн гоо тэрэн дээр юу харагдаж байна гэхээр өндөр хөгжилтэй орнууд ч яг технологийн дагуу тий яг системийн дагуу бүх юмаа ингээд хийгээ сурцсан байдаг. Манай монголчууд нөгөө бүтээлч байдаг ч гэсэндээ монголчлох арга гэж байдаг шүү дээ тий. Монголчлоод байдаг. Тэгэхээр тэр монголчилсан арга яг хөө бидний нөгөө юм айгүй хурдан сэтгэдэг тий нөгөө ухааны чадвар гэдэг энэ нүүдэлч арт түмэнд байна л та. Гэхдээ одоо тэр юм бол бас яг ингээд суурин болоод ирэхээр яалтчгүй технологиг бас яг хийх шаардлагатай тий яг л энэ технологийн дагуу хийжээж энэ нь яг одоо тий урт хугацаатай байх юм уу эсвэл ямар байх юм гэдэг ийм зүйлүүд байна л та. Тий. Яг нөгөө нэг монголчлох гэдэг шүү дээ тий. Би баг тэрний эсрэг байдаг юм тий. Гэхдээ яг энэ чинь нэг тийм байхгүй. Яг зүгээр бид нар ч бас нэг тийм сонин эрсд суур амьсгалтай орно. Тэгээ энүүндээ нөгөө дасан зохицуулах гэдэг нэг апдейт хийх асуудлууд байна. Ямарваа нэгэн технологи дээр. Тэгсээс биш ерөнхий тэр зарчмыг юусаа алдагдуулж болохгүй байхгүй. Одоо чинь байшин дээр тийм байхгүй. Бас л байшин дээр чинь зөвхөн дулаалгаас гадна энд нөгөө чигийн шилжилтийг зохицуулах гэдэг нэг том асуудал байдаг байхгүй. Тэгэхгүй нөгөө байшин чинь чигтэй мөөгцөрд ингээд замаа алдах зүйл байхгүй. Тэгэхээр барилгын үндсийн хийцэн ямар байна? Тэрэн дээр ямар дулаалгах хийх үү гэж зөвхөн дулаалгатаас биш ахаад чигийн асуудал ороод ирдэг. Тэрийг нь давхар шийдэх дээр үгтэй. Яг тэн дээр бол үндсэн зарчмаа ойлгож явах юм бол болоод байдаг. Тэгэхгүй зүгээр л нөгөө нэг л одоо манай дүүргүүдээ тэгж яваал л дээ. Нэг л төрлийн материалаар бүхэл байшин дулаална гэж дууж байгаа. Нөгөө одоо түрүүний ханиадны юм шиг таахгүй буюу хамаагүй ерөөсө тас гэж хийчихэж байгаа байхгүй. Тэгэхээр технологи зөв мөрдөн гэдэг бол гэхдээ нөгөө хэлээд байна шүү дээ. Монгол зохицуулна гэдэг маань үндсэн зарчмаа алдагдуулж ерөөсө болохгүй. Тэр чийг хатах гэдэг юм бодож дулаалга хийх хэрэгтэй болохоос зөвхөн дулаалга гэдэг байдлаасаа ерөөсө асуудлаа шийдэж болохгүй маа гэдэг. Тэгээ тэр үндсэн концепцээ барьж байх юм бол зөв явуучих систем л дээ. Тэгээ тэгж чадахгүй үгдиндээ буруу зуруу явуулна. Бас л тэрийг чин ойлгуулахын тулд бид нар технологийн сургалт гэдэг юмыг баг хүссэн хүн болгонд нь явуулж өгч байгаа тий. Та байшингаа зөв дулаалмаар байвал манай сургалтын дээрээ тамрагдаа тий. Ер нь энэ чиглэлээр бизнес хийх гэж байгаа бол манай ирээ сургалтанд тамрагдаад бид нар бас зах зээлийг жоолоход нь бас ингээд дэмжлэг үзүүлээд явъя. Ингээд бид нар бол тэр нөгөө нэг будаа өгөхөш будаа тарих аргын заа гэдэг тэр зарчмаар бид нар илүүтэй ажиллаж байна гэж бодно. Өөрөөр хэлбэл тэрийг сураад мэдээд авсан бол төслөөс жинхэнэ мөнгө олж авч байгаа байхгүй тий. Өөрөөр хэлбэл тэр скил одоо мэдлэг чадвар дадлыг аваад явж байгаа учраас ядаж нэг юм хийх ч гэсэн дараа нөгөө хэл ам удахгүйгээр тий. Нөгөө хойноосоо хэл ам татлаад авахгүй зүг зүйтэй явчихнаа л гэж харж байна. Одоо яг энэ Европын холбооноос санхүүжүүлж байгаа тий дулааны шийдэл 2 төсөл маань 25 оноос 26 оны хооронд хэрэгжиж байгаа төсөл шүү дээ. Тун удахгүй дуусгаж байгаа гэж ойлгож болох уу тий. Тэгэхээр бас төсөл дуусаад ирэхээр тий хүмүүс маань бас мэдээлэл авах бас ингээд хэрэгцээ гарах ч юм уу тий хүмүүс сонирхож ээж магадгүй ахaltaй тий энэ одоо яг ингээд дуусаад яг үргэлжлээд бас хүмүүст мэдээлэл хүрэх үү гэдэг тал дээр бас. За Европын холбооны санхүүжилттэй дулаан шийдэл төслийн үед болохоор
2 үе шаттай хэрэгжиж байгаа. За эхнийх нь болохоор 18-аас 22 онд 4 жилийн хугацаатай хэрэгжээд за хоёрдугаар үе шат нь мөн адил 4 жилийн хугацаатай хэрэгжээд одоо ингээд яг нийт хугацаагаар нь бол 8 жил хэрэгжээд одоо он гаргаа 4 сарын сүүлээр дуусгаж байгаа төсөл. За тэгэхээр түрүүний асуусан төсөл дуусгаар яах юм бэ? Хүмүүс одоо дулаалгын талаар асуумаар мэдмээр байвал хаанаас олж авах юм бэ гэдэг дээр бид нэр бол нэлийн төлхөө ажиллаж байгаа гэсэн үг. Яг гэх юм бол түрүү хэлсэнчлэн бас нэг энэ олон улсын төслүүдийн нэг онцлогчин төсөл дууссан ч гэсэн тэр хийгдсэн үйл ажиллагаа энэ нийгэмд орон нутагт одоо улсад бол үлдэх ёстой гэдэг зарчмыг баримталж ажиллаж байгаа. Тэгэхээр бид нар төслийн хугацаанд энэ 8 жилийн хугацаанд одоо бий болгосон ноу хау, сургалтын материал, дулаалгын технологи юу вэ? Энэ бүгдийг нэгтгэхэд хэрэглэгчээ 5 ангилчаад байгаа юм. Айл өрх байвал яах юм, төрийн байгууллага байвал яах юм гэх мэтлэнгээр 5 ангилаад хэрэгтэй мэдээллүүдээ ингэж агуулгаар нь ангилаад бэлдээд за онлайнд нээлттэй байхаар, хэвлэмэл байдлаар байхаар, за мөн одоо бичлэг видеогоор YouTube-д байхаар гээд ерөөсөө хүссэн хүн болгон авч болох хэмжээнд одоо бүх одоо медиа сувгуудаар нээлттэй байхаар бол бэлтгээд ингээд явж байна. За тэгэхээр энэ талаар бол хамгийн ихний авч болох сувг нь бол дулаалга CGM гэ вебсайт байдаг. Тэр лөө ороход бол эхний байдлаар та иргэн бол иргэн гэдгээ сонгоод энэ мэдээллийг аваад одоо ашиглаад явах бол үн төлбөргүйгээр аваад ашиглаад явах бол бүрэн боломжтой. Яг одоо энэ төслийн бас ач холбогдол нь бас тэгж санагдлаа тийм манай улсад тий одоо тэр хүний нөөцийг бэлтгэх одоо тэр нэг зүйлүүд байна тий хувь хүмүүс ч гэсэндээ сонирхож байгаа бол бас тий дулаалгын талаар мэдээлэл авах тий бизнес эрхлэж байгаа хүмүүст бас сургалт оруулж байгаа нь бас тий биднэрт үлдчихэж байгаа маш том одоо зүйл байна л та тий тэгэхээр бас энийг иргэд маань ч гэсэндээ заавал төрөөс гээл тий ингээл хараад илгүй өөрсдөө ч гэсэндээ бас эрэл хайгуул болоод тий өөрсдөө энийг бас хийгээд хэрэгжүүлээд тий нэг ч гэсэн айлын одоо утаа байхгүй болвол тий бид нар нийтээр одоо нэг нийтийн төлөө нийтний төлөө гэдэг одоо зөв рүү гэдэг тэр шиг тий бүгдээрээ яг одоо энэ утааныхаа төлөө заавал одоо энэ улс биш тий иргэд ч гэсэндээ маш их хувь нэмэр оруулах юм бол хамтраад явхад бас тий энэ бол маш хурдан одоо юу гэдэг үр дүн гарах болоо гэж бодож байна л та. Тэгээд энэ одоо төслүүд дээр бас тий мэдээж хэрэг маш туршлагатай ажиллаж байгаа учраас тий иргэд болно тий энэ дулааны талаар мэрэгжиж байгаа хүмүүст тий зөвлөгөө хүргүүл бас зүгээр юм болов уу гэж бодлоо. Дээр нь бас одоо яг энэ төслийн хүрээнд бас яг баригад ажиллаж байгаа болов тий энэ баригадын хүмүүс яг тэр хүмүүс яг ажилласнараа яг ямар байх ёстой юм бэ тий тэрийг бас ингээд үзэгчтэй бас тайлбарлаад зөвлөгөө өгөөд тий би яг нөгөө нэг төрний асуултаа уйлдуулаад ирэхэд энийг чинь хэрэгжүүлж байгаа дандаа энэ чиглэлээр ажиллаж байгаа байгууллагууд байгаа. Тэгэхээр төсөл дууссан гэсэн энэ үйл ажиллагааны доктортой. Жишээ нь манай барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв бол нэг 16-7 жилийн өмнө UNDP буюу нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн төслийн хүрээнд байгуулагдчихлаа. Тэгээд ерөнхийдөө энэ дулаалгын чиглэлээр л ажиллаж байгаа. Тэгэхээр энэ төсөлд хамтран ажиллаж байгаа энэ байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа энэ байгууллагууд цаашд энэ үйл ажиллагаанд бас доктортой яваад авах учраас төсөл дууссан ч гэсэн энэ үйл ажиллагаанууд гэдэг олон нийт нээлттэй явж шүү гэж хэлмээр байна. Дээрээс нь одоо шинэ манай барилгын эрчим хүчний хэмнэлтийн төв дээр бол ерөн сургалтууд ямар зарчмаар явж лээ үнэтэй үнгүй. За дээрээс нь би одоо барилгаа дулаалчлаа. Дараа нь яах юм бэ гэдэг асуудал байх юм бол бас л тэн дээр загвар сууц хүртэл байж байгаа төслийн хүрээнд дээрсэн бид нар тэг эрчим хүчний сууц гэж нэрлэсэн. Тэн дээр ер нь бид нар байшингаа яг ямар шийдээр барих ёстой, ямар технологиуд энэ дээр одоо тэр халаалтандаа, агаар сэхэлтэндээ, тэр сэргээгдэх эрчим хүчиндээ юу ашиглах ёстой, тэр нь ямар тунгаар байх ёстой гэдэг хим хэмжээ байна шүү дээ. Тэр болгож чинь тэнд нүдэнд үзэгдэж гарт барих туцаар байгаа учраас тэгээд үзээд авах боломжтой маа гэдэг зүйл. Тэгээ ахаасаа хэлээ бидэрт маш олон гарын авлага, тэ видео шторку, тэр маш олон төрлийн мэдээлэл, веб хуудас, Facebook пэйж вэ тэр болгоноор ингээд үзээ мэдээж нөгөө нэг юу өгөхөөсөө илүүтэй би миний гол хэлэх гэж байгаа санаа бол ямар ч байсан ихлэ та байшин барилгаа дулаалах гэж байгаа эсвэл тэр чиглэлээр бизнес хийх гэж байгаа бол гол мэдлэгээ, суур мэдлэгээ, үндсэн концепцээ мэдээд аваарай. Тэр болгон дээр төслийн хаалгач нээлттэй төсөл дуусны дараа энэ хамтран хэрэгжүүлж байгаа байгууллагуудын ч хаалга нээлттэй эндээс гол мэдээлэлээ зөв сувгаас авах тийм Facebook-ийн инфлюенсерүүдээс биш яг нөгөө нэг мэргэжлийн байгууллагуудаас нь ирж аваарай. Тэндээс л цогц өгөөд зөв мэдээллийг аван шүүл гэдгийг хэлмээр байна. Тэгэхээр нөгөө нэг хэдийгээр өнөөдөр дулаан шийдэл төсөл ингээд дуусгах гэж байгаа ч гэсэн дараагийнх нь байгууллага тэрийг хэрэгжүүлж байгаа үе таалга бүгдээр чинь нээлттэй байгаа шүү л гэдгийг хэлмээр байна.
За тэгээд бас сүүлийн хэсэгт яг дэлгэц үзэж байгаа бас иргэдтэй нэг урайлга хэлвэл тэ яг энэ дулаан нь ямар ач холбогдолтой юм бэ, юу юм бэ гэдгийг бас нэг хэлээд. Тий. Даарвал дулааллах л ёстой гэдгийг хүн болго мэдээд нь шүү дээ. Дулаан хувцас өмсөх ёстой. Тэгэхээр та яг хөө бид нар Улаанбаатар хотын агарын бохирдлыг бууруулах юм бол байшин болгон зүгээр дулаалцахад наадсах нь бид нар хоёр дахин болчин төсний хэрэглээг. Тэгээл тэг чи энэ утааны хэмжээ эрс багасаад эхэлнэ. Та өнөөдөр одоо юу гэдгийг цахилгаан халаалт удахгүй хийн халаалт үнэхээр үнэтэй байна гэдэг ийм одоо цахилгаан халаалтыг үнэтэй гэдгийг хүмүүс мэдээд эхэлсэн тийм өнгөрсөн оны 11 сараас өмнө нэмэгдээд эхэлсэн. Тэгээд ойлгоод байна. Одоо ахад хийн халаагуур хэрэглэнэ ахад үнэтэй гэдгийг бид нар удахгүй мэдрээд хэл ам хийгээл эхэлнэ. Тэгэхдээ бидэрт өөр сонголт байхгүй. Тэрийг бууруулъя гэвэл барилгаал дулаад тийм тэр бол хүн болгоны мэддэг зүйл. Тэгвэл та нар хэрэгжүүлэхгүй л байна. Дулаалцгаая л гэлээ. Би бас нэмэд нэг өөрөө гэх юм хэлчихвэл яг нөгөө дулаалга гэхээр хүмүүс ингээл мөнгөө цуглуулж байгаа л бүтэн нэг мөсөн дулаална гэдэг ч юм уу нэг тэгээд хүлээгээ цаг алдаад байдаг. Тэгэхээр тихгүйгээр алхамаар шийдэж болно шүү. Түрүү хэлсэнчлэн энэ жил та зөвхөн дээврээ дулаалчих. Тэгээд дээвэр дулаалгыг чи үр дүн гараад зардалчин хэмнэгдээ 5 дахь чинь нэмэгдээд мэдээж явна. Дараа жил магадгүй ханаа тэрний дараа жил суурай ч юм уу ингээд алхамаар ингээд төлөвлөөд хийж болох боломжтой шүү л гэдгийг бас уриалмаар. За маш их баярлалаа та хоёртаа. Өнөөдөр бас маш гоё дэлгэрэнгүй за бас яг цаг үетэйгээ тэгээд тулгамдсан асуудлын талаар бас ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөн та хоёртаа маш их баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. Тэгээ энэ төслийгээ бас тий цааш нь Монголдо хэрэгжүүлээд үргэлжлүүлээд тий бас ингээд иргэд болон тий ард түмэндээ бас мэдээлэл хүргээд яваасай гэж хүсэж байна. Тэгээд иргэд маань ч гэсэндээ бас энэ тал дээр бас өөрсдийн хувь нэмрийг оруулаа. За доор гутсны дугаараар бас мэдээлэл аваа тий вебсайт руу ороод за ийм мэдээлэл авч болох юм байна шүү гэдгийг та бүхэндээ хэлж байна. Өнөөдөр хүрэлцэн ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Цаашдынхаа ажилд нь амжилт хүсье. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ та бүхэнд бас хэрэгтэй мэдээллийг хүргэсэн болов уу гэж бодож байна. Үргэлжлүүлээ UB Stylist-аагаа хамтаагаарай.